Даатгалын салбар гэдэг маань ер нь аль ч улс орны эдийн засгийн хөгжилтөө, эдийн засгийн төлөлтөд заавал холбоотой хамт байдаг. Одоо дэд бүтцэн гэх юм уу санхүүгийн заавал юм байдаг. Санхүүгийн салбар маань өөрөө нөгөө банк, хөрөнгөний зах зээл, даатгал гэж гурван тэнцүү хуваагдаж байгаа хэрэгтэй гэдэг. Монголд хараахан энэ маань тэнцүү хуваагддаг. Одоо хөрөнгөний зах зээл хөгжүүл араас нь даатгал явж байгаа. Гэхдээ яг өнгөрсөн 10 жилийг бодох юм бол бид нэр даатгалын хурамжийн хэмжээг 4 дахин хэлсэн байна. Брокероор дамжигдж байгаа буюу даатгалын брокер гэдэг маань даатгуулагч талынхаа илүү ашиг орлогыг, даатгуулагч талынхаа эрсдлийг үнэлдэг. Одоо бид нар санхүүгийн зохицуулах орооноос тусгай зөвшөөрөл аваад үйл ажиллагаа хийдэг. Даатгалын мэргэжлийн оролцогчийн тусгай зөвшөөрөл авч хийдэг хүмүүс гэсэн үг. Тэгэхээр нөгөө иргэд харилцагч нар маань даатгалаас очоод шууд бүтээгдэхүүн авахаас илүү брокер дээр очоод надад аль нь илүү зохих вэ? Миний эрсдлийг аль нь илүү удирдах, аль одоо эрсдлийн хамгаалалт менежментийг оруулвал манай компанид над дээр зөв бэ гэдгийг асууж агаад сонголттойгоор үнэлүүлж агаад авдаг гэсэн үг байхгүй. За энэний ч мөн адил 12% тайсан бол яг одоо өнгөрсөн жилийн тоо мэдээгээр 30 руу төгсөж байгаа. Тэгэхээр хүмүүс нөгөө даатгалаас очоод шууд стандарт бүтээгдэхүүн авах гэхээсээ илүүтэйгээр брокер дээр очоод өөрийнхөө эрсдлийг үнэлүүлээд сонгож авдаг болсон гэсэн. Тэгэхээр ер нь бол өнгөрсөн 10 жилиг дүгнэхэд 4 дахин их тэлсэн юмнууд нь байгаа. Гэхдээ бас нөгөө талаасаа нөгөө сорилт гэдэг юм уу те илүү сайн тэлэх боломжтой гэдэг чинь одоо манайх дэлхийн хөгжлөөс нэг 10 дахин бага явдаг даатгалын зах зээл мөн. Тэгэхээр тэр дэний орон зай тэр дэний сорилтыг тулж чадаагүй л яваад байгаа гэсэн. Хамгийн том сорилтыг юу гэж хэлэх вэ? Ер нь энэ яг даатгалын талаарх иргэдийн ойлголт байна уу эсвэл бүтээгдэхүүний тал дээр хүртээмж талаас нь бас харж үзэх үү? Яг тэгж бодд юм хүртээмж талаас нь харъя гэхээр манай дээр бүртгэлтэй маш олон бүтээгдэхүүнүүд байдаг. Тэгэхээр нөгөө хүмүүсийн амжиргааны орлогын түвшин хоёрт нь манай Монголынханд нэг тэр уламжлалт гэдэг юм одоо нөгөө гандан стилч гэдэг юм уу те нөгөө бурхан сахиусандаа даатгана гэдэг ч юм уу нөгөө жил эхлэхээр нэг номоо уншуулаад жилээ даатгачлаа гэдэг ийм хиймэл зүйл маань яг өөрсдийн боловсралтойч гэдэг юм холбоотойгоор яг надад буюу өнөөдрийн бүтээсэн амьдрал маань маргааш байхгүй болоход би яаж авах вэ гэдэг тэр ойлголт жоохон дутуугаас мэдээж хамгийн том сорилт нь болдог. Энэ жоохон нөгөө бидний одоо нөгөө сэтгэлгээтэй холбоотой гэсэн үг тий. Нөгөө талаас бол яг зөвхөн тоо баримттай ярих юм бол манай даатгалын гүнзгийрэлт хамгийн бага. Хөгжингийн орнуудад бол 9-10% байдаг бол манад 0.6 та байдаг. Дундч нь бол нэг 5-6%, 6-аас дээшээ байхад тэгэхээр байдаг. Хоёрт нь хамгийн сүүлд нь би бол бүтээгдэхүүн хөгжлийг гэж бодох бах. Гуравт нь мэдээж нөгөө иргэдийн боловсрал энэ дээр ахаал нөлөөлдөг тий. Яг нөгөө даатгалыг эрсдэл юм уу эсвэл ямар нэгэн асуудал болохоор нөхөн төлбөр авах зүйл гэж харах гэдэг. Гэтэл өнөөдөр бол даатгал гэдэг чинь таны өнөөдрийн босгосон амьдралдаа оруулж байгаа хөрөнгө оруулалт, баталгаа. Тийм, баталгаа тий. Та өнөөдрөөсөө доошлохгүй байхын тулд заавал хэрэглэх ёстой зүйл байгаа байхгүй. Тэгэж хардаг болох юм бол мэдээж илүү сайн болох. Тэгвэл хөгжсөн орнуудад бол даатгал нь юу гэдэг вэ гэхээр өрх дээрээс нь бизнесийн өдөр тутмын бол одоо санхүүгийн төлөвлөлтийн нэг хэсгээ байдаг гэж одоо үзэж болно. Гэхдээ Монголын даатгалын зах зээлийн түвшин ер нь олон улстай харьцуулахад хөгжлийн одоо та түрүү хэлсэн шүү дээ 10 дахин хоцорч явж байна гэж хэлсэн. Одоо энэ нь хизээ бид нэр гүйцэж очих боломжтой гэж бас та харж байна. Ер нь энэ тал дээр юу гэж бодож байна? Одоо тэгтээ бас харцангуй гайг болсон. Одоо жишээ нь хөгжингийн орнууд дээр юм уу манайхаа нөгөө хоримтлал гэж яриад яагаад даатгал гэж ярихгүй байгаа юм бол гэж бодоод хөгжингийн орны иргэдэд одоо даатгалыг ярих юугүй бүр анханасаа өрхийнхөө төсөвтөө заавал суулгацсан байдаг. Бид нар утасны төлбөрөө эсвэл тэр одоо Univision Sky мэдээч юм уу төлнөгээ заавал байдаг штэ. Тэрэн шиг даатгал бол ерөөсө химнэж болохгүй зардал бол даатгал гэд өрхийн төсөвт нь одоо хүн болгон гэд тусгацсан байдаг. Даатгалгүй бол ингээд одоо бүр гадагшаа гудамжруугаа гарч алхаж чаддгүй тэгтлээ ингээд хоногдсон байдаг учраас. Тэгэхээр иргэд дээр бол тэрийг бид нэр амар сайн суулгах хэрэгтэй. Байгууллагуудын хувьд манайхан яг одоо манай Монголын хөгжил харахаар яг эхний үеийнх нь байгаа л одоо 2 дахь үеийнхэн 3 дахь үеийн генерашнууд ингээд яг эдийн засаг хөрөнгийг одоо корпорацуудыг ч гэдэг юм уу групп компаниудыг удирдах эхэлж байгаа байхгүй юу. Тэд нар бол бас амар сайн ойлгож байгаа. Одоо ер нь бүх групп компаниуд иргэдээ брокертой олж байгаа, өөрсдийгөө үнэлүүлж байгаа. Тэгээд нэмээд нөгөө эдийн засаг өсөөд гадны хөрөнгө оруулалт орж ирэх, гадны хүмүүстэй нийлэхээр гадныхан цаанаасаа тэр даатгалын шаардлагыг аягүй их тавьчихж байгаа байхгүй юу. Аливаа нэг франчайз орж ирэхэд заавал тэдэн төрлийн даатгал заавал бай гэдэг тэд нар брокертай харьц гэдэг ч юм уу тэнгүүд хүмүүс өө нэрээ гэд аягүй сайн нэвтэрж эхэлж байгаа. Гэхдээ л яг ингээд одоо нөгөө маркетингийн зардал, юуны зардал гэдэг шиг хатуу тусгадаг нь маш зөв юм байна.
Энэ ер нь эрсдлийн менежментийн нэг Тийм, хэсэг шүү эрсдлийн дээ. менежмент. Төлөвлөлтийн нэг хэсэг цогцоороо одоо дотор нь заавал байж ах хэвээр зүйлсүүдийн нэг Тийм. тийм ээ. Тэгээ ер нь одоо Монгол улсын хувьд бол эдийн засаг нь одоо нэг тал руугаа хазаасан одоо хит төвлөрөлттэй одоо жишээ нь уулуурхай гэдэг юм уу гэж одоо салбар бол байгаа. Энэ дээрээс нь эрсдэс уур амьсгал гэдэг одоо өвөрмөц байгалийн онцлогуд бас байгаа. Ер нь энэ яг Монголын нөхцөлийг хэр онцлог болгодог вэ? Яг энэ даатгалын бүтээгдэхүүнүүд ер нь энэ дээр үндэслээ олон улстай харьцуулахад хэр зэрэг өөрөдөг вэ? Одоо энэ дээр нэг хэлэхээр манай дээр нэг хүнд ноогдож байгаа даатгалын бүтээгдэхүүнийг 165 мянга орчим билүү байгаа байхгүй. Гэтэл гадныханд нэг хүнд ноогдож байгаа даатгалын бол 3 сая 900 бараг 4 сая урж байгаа байхгүй. Энэ бараг хэдүүлээ 240 2400 дахин хямдхан гэж байгаа байхгүй. Тэгэхээр манад маш хямдхан байгаа гэдэг нь нөгөө даатгалыг авах гээд тэгээ даатгал дээр буцаад нөхөн төлбөр дээр асуудал гарч байгаа нь ч гэсэн хэтэрхий хямдхан борлуулж байгаа учраас ч гэдэм үү те нөгөө хүмүүсийг хамрагдаач гэж уриалж байгаа учраас энэ дээрээ бас асуудал байгаад байгаа. Тэгээд манай Улаанбаатар хот ч ер нь номер 1 эрсдэлтэй хот гэдэг шүү дээ. Тэгэхээр ингээд одоо хүн л агаал ингээд хажил агаал юу гэдгийг та эх сар дараа жил одоо ингээд хүмүүсийн зорилго зорилттой төлөвлөл гэдэг шүү дээ. Тэрэн дундаа заавал яг энэ амьдралын минь баталгаа те хിവэрэ байхад би юунд хөрөнгө оруулах вэ? Тэр хоримтлаас өмнө тэнд яхаас өмнө заавал даатгалыгаа авч занших хэвээр тэгжиж одоо таны амьдрал ингээд дэвшлэх гээд байгаа гэсэн санаагаад байгаа байхгүй тий. Тэгэхээр нөгөө бусад хөгжингөө орнууд манайхтай харьцуулбал даатгал маш хямдхан байгаа. Гэхдээ хэрэглээ авч байгаа төвшин нь бага. 16-аас дээш насныхны нэг 61% нь илүү даатгалтай байдаг гэж ярьж байна. Монголын нөхцөлд хэдэн үе байдаг вэ? Монголын нөхцөл 61% байхгүй тий. Гадаадд ер нь хэдэн үетэй байдаг? Гадаадд одоо бараг даатгалгүй хүн гэж байхгүй. Бараг тийм 100. тийм тэр чинь одоо гэж байна. одоо манайхан гадагшаа оюутанд ингээл сурдаг штэ. Тэгэхэд л оюутанд очихдоо заавал даатгалтаа эрүүл мэндтэй оюутны байранд орлоо даатгалтаа гэдэг юм уу. Бүх юм хийгээд яваар гэдэг штэ. Одоо нөгөө Европ руу ороход бараг визэнд орохдоо даатгалаа хийлгэж гэдэг юм ингээ цаанаасаа шаардж байгаа болохоор ингээ нөгөө эдийн засгийг юм уу аливаа асуудлыг хүндрүүлэхгүй гоёор нь байлгахын тулд энэ даатгалын зах зээл чинь зөвхөн нөгөө хураамж төлөвлөрөх нөхөн төлбөрхөөс илүү эдийн засгийг гоё хөгжүүлэхэд баталгаа нь болж өгчдөг тий. Одоо нэг юм сонирхолтой жишээ гинт ярихад гадны ингээд том хөрөнгө оруулалт манай дээр ирэхэд одоо нөгөө 30 сая долларын хөрөнгө оруулалт гингүүд нөгөө компанийнхаа хамгийн их хувьцаа эзэмшиж байгаа тузын хүнийг даатгуул гэж шаардлага тавьж байгаа байхгүй юу. Гадных мөр тэгтлээ өгцөн тий. Танай компани танай төсөл дээр хөрөнгө оруулж байгаа. Гэхдээ танай эзэн буюу тузын чинь тэр хүн өөрөө энэ хөрөнгө оруулалтыг даах. Тэг яг хөө тэр чинь манай хуулиараа жишээ нь байгаад нөгөө ар гэрийнхэнд нь очиж штэ. Тэгмүүд үгүй. Ар гэрийнхэнд мөнгөн төгрөгөөр одоо дүүцүүлж очино. Энэ компани бол ингээд доктортой байдал хадгалсан байх ёстой шүү ч гэдэг юм. Тэгээд тэгтлээ нөгөө амир хөгжсөн учраас тэр бүх шаардлагуудыг тавиад авчиж байгаа. Хэрв бодлогын төвшөнд Монголын талаас өөрчлөлт харуул ер нь та ирэх 5-аас 10 жил 10-аас 20 жил гэж харахад ер нь хэр их хөгжих боломж байгаа вэ? Ер нь ирээдүйд та юу зөвсөлж байна? Амар хөгжин би өөрөө сонгож байгаа салбар нь тэгээд энэ салбар чинь хүний яг нөх хүнд хэцүү үед ч юм уу хамгийн сайн байх. Одоо хүмүүст ирээдүг илүү ухаантай хүмүүст нь илүү менежментийг хийж чаддаг хүмүүст нь ирээдүг нь илүү баталгаатай болгож өгдөг салбар байхгүй. Тэгэхээр энэ чинь нэг хайртай. Тэгээд одоо юу гэдгийг манай юун дээр ч гэсэн сая малын индексжүүлсэн даатгал гэдэг тэр чигээр хууль нь явж байгаа. Одоо бүх юм чи нөгөө хүмүүс Германаасаа гаргаж өгөх боломжгүй юм байна. Гамшигын эрсдлийн сан гэж байгаа ч гэсэн тэрүүгээр болсон юмыг одоо манай гишүүдж байна, улсж байна уу, өгөөд дааж болохгүй юм байна гэд бодлого тодорхойлогч мань өөрсдөө ураад за энэ дээр бид нар ямар бодлого хийх вэ? Энэ дээр яах вэ гэдгээ бол байнгын ярьдаг болсон. Дэлхийн өсөлт нэг 2-3% байдаг бол манай даатгалын өсөлт 15-аас ер нь дандаа дээш өсөд байдаг гэсэн үг байна. Маш сайн өсөлттэй шүү дээ. Маш сайн өсөлттэй гэсэн. Ирээдүй бол гэрэлтэй харагдаж байна. Тийм. Ер нь тэгвэл ирээдүйд нэлээ өөрчлөгдөх нь 10 жил гэхэд ер нь одоогийн байгаа жинзээ үеийнхэн ч юм уу илүү их эрсдлийн менежментийг өөрсдөө бий даадаг, хариуцдаг болцсон байх ч юм билүү те. Тэр бас ирээдүйд ер нь тэгж харагдаж байгаа шүү. Ер нь харагдаж байгаа. Одоо нөгөө боловсролын системд ч гэсэн эрсдлийн менежмент гэдэг юмыг амар ойлгодог болсон те. Хүүхдүүдэд зам гарахдаа яах вэ гэж зааж байгаа хажуугаар тэрийг заадаг болсон. Тэгээд ер нь хүмүүс жишээ нөгөө эрүүл мэнд номер 1 гэдэг шүү дээ. Одоо эрүүл мэндийн даатгалын гэрээний тоо түрүү жилийнхаас 380 дахин илүү өссөн байгаа байхгүй. Тэгэхээр хүмүүс маш ихээр амар сайн анхаардаг болсон. Одоо нөгөө эрүүл мэндийн даатгалын сан маань амар хэцүү болсон тий. Тэр хамтын төлөлт мүлт гэдэг нь үшээ хэрэгжээд эхэлсэн. Гэтэл манай дээр бүх талаараа өвчлөлт амар өндөр байгаа. Тийм учраас эрүүл мэндийн даатгал одоо ингэж өсөж байгаа юм чинь бол бас ахаал хурдтай өсөөл. Хүрэлцэн ирж ярилцсан танд маш их баярлалаа.